Би л ер нь яг амралтынхаа өдрүүдээр болж өгвөл богдууландаа гэж алхацдаг юм. Яг бид нар чинь бас ажил маань ерөнхийдөө суугаа ажил. Тийм учраас бас тодорхой хэмжээний хөдөлгөөн дасгал хийх нэгдэд. Хоёрдугаар бас энэ чинь ууланд алхах нь уулын орой дээр гарна гэдэг чинь бас сайхан нэг төрлийн стресс тайл гарга байдаг учраас ер нь л алхах дуртай. Тэгээд бас ажлын зав зайг авах бас тэр болгон чаддгүй. Тэгээд болж өгвөл ер нь бол ингээд амралтынхаа өдрөөр өглөө шүү дээ. Ууланд алхачих дуртай байдаг. Тэгээд ер нь бол болж өгвөл нэг 7 хоногт нэг алхачаад идэг юм аа. Тэгээд зарим үед бас амжихгүй. Ууланд алхахаас гаднаас байгаль дуртай хөдөө явах дуртай ийм л үндэ одоо. Эмч болох гэдэг шалтгаан бол манай эмээ маань бол ээж үе манай эмээ маань халдвартай эмч хүн байсан. Тэгээд эмээгийн маань ихч болохоор одоо Монголын анхны 14 эмчийн нэг юм хүн байдаг гэсэн. Хоёр эмээ маань одоо өвдөлтөд ихтэй бас тэрэндээ их зов шаналдаг гэсэн хардаг гэсэн учраас ер нь миний эмчлийн эмч болъё гэж ер нь тохоо идэг шийдэжсэн. Өчигдөр манай гэрт ирээд арай 2 дээрээ 6 агас хүртэл миний гэртээ хийж байгаа ажил хоолонд хийвцээ. Өнөглөө 8-д очиод одоо машин дагаад бичээд байна. Яг эмнэлгийнхаа үдэнд ирж байна одоо. Гэрээс таар ирж байгаа. За, нэр нь юм блэ? Сумьяху. Вакцина хийлгэсэн үү гэжээ? Вакцина хийлгэсэн 2 дугаар хийлгэсэн. Вакцины дугаар нь 99 79 4785. Хоёрдугаар хоёрыг нь хийлгэсэн үү? За, халууны нарийн хэсэг камерлаа араар авчиж. За, одоо ямар нэгэн зовёр байна уу? Халдварсан анаа л гэсэн. Аагүй. За, араараа авчиж таараа. Одоо Сайн санагдаж ямар үйлчлэгээ санагдаж байна? Эмэн нэг үе солио. Хараан авч байгаа юм уу? Тий. За хоёулаа ишигээ юу? За, намайг ямар сайхан. За. Одоо хоёр чинь хүнийг дагчих. Ямар сайхан өвдөн дээр хүлээгээд авчих. Энэ хөлөө солио гоё хөлөө авах гэж. Өвдөд авах гэж явж байгаа юм. Аглорэнд сахамсан. Зяата. Өрөөндөө орж ирсээд утас солтонтой. Утас солтоноор бичихгүй юм байна. Бүх юмсан нөө мэдцлийн бүх юмсан нийлж байгаа юм гэсэн үг л дээ.
За энэ өдөр тутмын ажил бол ерөнхийдөө өглөө ирээд өглөөний ярианаас эхэлдэг. Манай одоо мэдцлийн засгийн нийтдээ 13 эмчтэй үений мэдцэл, нурууны мэдцэл, эмхийн мэдцэл, уролог гэдэг. Одоо бүгдээрээ нийлээд өглөөдөө товчхон яриа хийдэг. Тэр нь ямар ч тань хэрэг өмнөх өдөрт болсон үйл явдлууд, тасагт байгаа өвчтнүүдийнхээ биеийн байдал, шөндөө зовирлсон юм байна уу гэдгээ үздэг. Авшаа өнөөдөртөө одоо ямар хөө хагалгаанууд орох уу, ямар үйл ажиллагаа явагдах уу гэдэг товчхон ярилцаад дуустдаг юм яриа болдог өглөө болгон. Одоо хагалгаатай үед бол өвчтнүүдтэйгээ бол арга гэртээ нуулж хагалгааны зөвшөөрөл танилцуулах юмнуудаа авдаг. Дэжтгүй. Хүн бууц штэ. Унтуулчих юм бодохгүй. Унтуулах тий. За одоо ингээд та түр байж ах уу? Тэ? Гарах юм. Флаш авцсан тий. Өглөөний мэд. За ингээд яа. Одоо ингээд хаалганы өрөөр орчихж байгаа. Одоо гарч ирээд болцъя. За хоёулаа ishee даатгал хэмжлээ очие. За тий. Надад зураг авах юм уу та? За их энэ л та байж. Яга хэрэгцэн. Хурга хийх юм уу? Болсон. Үе мөцний хагалгаанд орох гэж байгаа. За бичсэн юм ээ те. Тий. Хашаа энэ л та. Ингээл байгаа юм да. За ishee. За За боломжтой байна. Надтай лифт болохгүй л тийш хичээд байгаа. Одоо гарцгаа. За ishee яа. За. Сохом харуул. Суугаад авах шүү дээ. Сайн байна. Батгүйм чинь хаалгаанд орсон. За. Тэгээд таныг тасагтаа гараа хөвтөж байгаараа гэдгсэн. За. Хөвтөвчийг хийгээд өгч маян дээр та гарын үсгээд болох юм байна шүү. За. За. Хаа, нүрээ за. Энд дээр нь. За. Хамгийн дээр үү? Тий хамгийн дээр. За одоо сэлгүй яста. Сайн хөлтсөн. Тий. Энэ доор нь. Манай хүүхд. Тий. Энэ нөгөө тасаг тавьчих юм. За. Мэс засал гэдэг нь ер нь багийн ажил. Тэгэхээр зөвхөн сувилагч биш мэс засалж одоо мэдцлийн эмч одоо 2-3 хүний бүрэлдэхүүнтэй мэдцлийн эмчийн баг байна. Дээр нь болохоор унтуулгын эмч сувилагч. За тэгээ хагалгааны сувилагчоос 1-2 хүн, зарим тохиолдолд 3 сувилагч орно. За дээр нэмээд хагалгааны өрөөний үйлчлэгч гэж юм байна. Тэгэхээр эн чинь нэг хагалгаа хийхин тулд чинь 8-аас бараг 10-аад хүний одоо баг хамтарч ээж энэ хаалгааг үр дүнтэй болгож байгаа. Зөвхөн одоо энэ төгөлдөр өвтөд нэг хаалгаа ягаал гоё болгож байгаа юм биш л дээ. Эний чаар бүхэл бүтэн баг байгаа. Одоо хаалгаа төлөвлөсөн өдрөөс эхлээд хаалганыхаа тухай боддог. Байнгын толгой дотор одоо ингээ хүн төсөөлдөг ш нүдэ ханаа төсөөлөд ингээ би ингэчүүл яах вэ, тэгчүүл яах вэ гэж байнга дотор төсөөлж боддог. Тэгээд мэс заслын явцыг яг дистараллаар нь эхнээс нь ахуулаад дуустал нь яг яаж өрнүүлэх үү гэдэг талаар байнга боддог гэсэн. Тэгэхээр энийг яг бодоод төлөвлөөд нүдэн дотроо төсөөлөд тэгэл яг маргааш нь мэс засал яг тэр дистараллын дагуу миний бодсноор л явах хэрэгтэй. Энэс ерөөсөө зурж болохгүй. Энэ зүрх юм бол хугацаа алдна. Магадгүй бүр одоо бүтлгүүтч болно шүү дээ. Ямар нэг байдлаар хүндрэл гарахыг үгүйсэхгүй те. Хүндрэл гарвал яах вэ гэдэг хүртэл бас бодцсон л байх хэрэгтэй л дээ. Бүх юмнуудыг тооцоод дотроо бодоод төсөөлөд
тэрнийхээ дагуу л яг хагалгаагаад дэс дарааллынхаа дагуу хийдэг гэсэн. Тэгээд яг энэнийхээ яг бодсныхоо дагуу ингээд хийчихээр хагалгаа айгүй нөгөө хугацааны өчс айгүй богино хугацаанд хийгдээд дуусчихдээ. Хөөе нэг компьютер гисгэн армын дэслэхгүй байна. Эргэлт бол нэг авахгүй. Эндээс өдрийн 3 хоолтой. За. Ноо шүлэн эдэр эндээсээ ирэлчих. За. За гаднаас ямар нэгэн тариа авчрахгүй та. Тий аваад ирчихсэн яах вэ? Яг уу шаардлагатай хийх бүр шаардлагатай бол тань хийж өгнө. Өөрөө дуур мэдэн өвчин намдаа өөр янз бүрийн юм тариа ерөөсөө хэрэглэхгүй бүх эмчийн залтаараа хийнэ. Ерөнхийд нь энд бичсэн байгаа. Энэ даралтын хаймыг яах вэ? За даралтных нь тогтмол уудаг имийн өдөр уудаг. Ууж болно. За тэгээ орой 22 цагаас хойш телевизэр үзэхгүй та. За гаднаас ямар нэгэн хутга мэс оруулахгүй. За юу. Тэсрэх дэлбэрх юм оруулахгүй. За тэгээ энэ араас зурсан байж. За. Ай бүрдээ авах гэдэг. Энэ баруун хөл. Баруун хөлөндөө орох юм бол та энэ хэвсэн арай духтаа авах. За. Энд хэвчих заяа. Энэ чинь нөгөө муу хөл шүү дээ. Тэсрэх дэшээ ирэх юм уу? Энэ хөлн дээрх хөдөлж байгаа тийм ээ. За тэгвэл энэ тийм ба. За тэмээгөө ийм таны ор. За бац. За. Энийг танд дараа нь заагаад өгчин заяа. Дэшээ доошоо болох нь энэ. Ингээд доошоо болно. За. Жохон доошлуулчмаар арай л өндөр бай тааруулаад өг. Тэглээ. Орон нийшэнд. Жохон доошоо л болчихвол. сайн байна. Нааш суу. Сайн. За. Сайн байна. За байна. За хоёлаа. Өвчнийхөө түүхийг нэ хоёлаа. За. За одоо яг ямар зөөр байгаа вэ? Гол нь энэ баруун хөл их өвдөн. Явахаар л бүр хөвдөн. Ихээхээ явахаар бүр явж чадахгүй баг. Энэ тэнд очиж суугаад байна. Явахгүй шиг бол гайгүй. Одоо хол явж унжуулж чадахгүй. Хол бол явж чадахгүй тий. Шүн унтахт нь өвдөх үү? Шүн унтахт нь өвдөхгүй гайгүй. Өвддөг байснаа гайгүй болчиход байгаа. Тий. За нөгөө хөлнөс бас өвдөх баг тийм үү? Нөгөөх нь хаяа нэг өвдөн. Энийг бодвол арай гайгүй. Зүүн хөл нь. Энэ баруун хөл дээр бол ерөөсөө ачаал өгч чадахгүй. Тэгсээр дахицсан. Тэгээд зогсон дандаа энэ зүүн хөл дээр л зүүн талдаа л нэг хоёр хилийн байраас баруун талдаа бол юм байрч ерөөсөө явж чадахгүй өвдөд. Тэгэл энэ ганц цэгтэл илүү энэ дотор талдаа л их өвдөд байх шүү энд. Дарахаар энд их өвч юм байдаг юм аа энийхээ хавьд. Хаяа нэг зүгээр гол тасартал гар хөрөхөр өвдчихдэг. Чи олон жил болж байна дөө энэ. Энэ ямар хэмжлэг хэлэгдсэн даа. Анхандаа эхэлж өвдөхт нэг таахгүй нөгөө барын зурагтай юм уу наадаг байсан. Өвдөлгөө тариамаар хэлэгдсэн үү? Тари хийлгсэн. Хамгийн сүүлийн хийжсэн. Хамгийн сүүлийнх нь нодны Монгол Японы тэрнээс хойш хийгээгүй. Тэрнээс хойш тари хийлгээгүй. Нөгөө Гелорны хүчил гэдгийг хоёр хөлөндөө хийлгсэн. Тэрнээс хойш хийлгээгүй. Хятадын нэг цагаан тариг бас нэг хийлгсэн тэрнээс юм. Олон бол хийлгээгүй тийм үү? Олон бол хийлгээгүй. За урд нь одоо ямар нэг өвдөжсэн тийм ахахгүй өвч юм байна уу? За ер нь даралт ихсдэг юм байна тийм үү? За даралт бол сүүлийн үед их ихсдэг болсон. Өөрөө мэдэхгүй байсан цөстөн өрн чулуутай гэсэн. Тийм байж тээ. Цөс өвддөггүй. Өвдөхгүй болохоор анхаарахгүй л яваа. Жоохон хоолунд анхаарчих бол хамаагүй хурц мэдээд энэ хаалгаанд орсон байж л гинт цөс өвдөл бас жоохон төвхтэй. Тийм учраас одоо эхний одоо нэг сар дотор бол хурцсан шаарсан хоолнд битгий их дээрээ болж өгөө жоохон солилцсон шүлмөр тиймэрхүү юм идэж үзээд
Энийгээ жоохон гайгүй болохгүй зөвхөн чулууч төвхтэй хизээч гинт өвдөж магадгүй бас. Хоолндын хамиг зогсуулж явахгүй болохгүй шүү. Сахар жоохон өндөр юм байлээ шүү дээ. Сахар махар ихсдэг юм байна уу танд? Нэг 6-8 гээл тэгжээс одоо хэд 8-тай байсан. Ер нь жоохон тийм байдаг. Яг сахар эмчиднэрт бол үзүүлжсэн юм бол байхгүй. үзээгүй Үзэж байгаа юм. зүгээр шинжилгээ өгөхөөр л нэг тийм л гараад тэгэхээр манай хүү зүгээр 7 хөргөм шиг л тэгчдэг шүү дээ. Тэгээд юм ч юм уу гэ. Арх дарс тамхи хэрэглэх үү? Хэрэглэхгүй тамхи. За арх бас арай хэрэглэхгүй хүнийг бодвол хаяа нэг болвол жилд 2-3 нь 100 маяг бол татсан шүү. Өнгөрчвөл ямар сэнтэй одоо би айгүй л 100 татчдгийн сайн юу хийж өгөхгүй л гэж хэлнэ гэсэн чинь жингээр чинь та битээ хаач. За өрөөндөө байж одоо өрөөнд нь ороод хөлийн үзээд тэмдэг өмдөг тавих хэрэгтэй. За яа. За. Дөрөв орчихлоо. Юу яасан гайгүй. Би дэ араас нь яваад чи за. Энэ хамаа. Ингээд Өвдөө хэлээ заа яа та. Суул тавьж. Ихэх юу л өвдөн тий. Суул байж. За усаа. Энд их өвч мэд юм энд ба. За энэ хөлн дээр нэг тий хараа. Хөлөө ингэж ер нь чадахгүй голцол ингээд байгаа наа. Булчин муудчаад байгаа байхгүй таних. За яа. За энэ нөгөө баруун төлөлт нь хагалгаа хийх шүү гэсэн тэмдэг тавьж байгаа. За яа. Би өөрөө тэмд ингээд байгаа юм чи хараа. Миний хөл татах нэ гэд ингээд татах гээд байгаа байхгүй тэр булчин л агшаад байгаа юм шиг. Ер нь бол олон жил өвдөд хөлчин майг болоод бүүс тэнийхээ уулзахаар булчингуудад үйл ажиллагаа мууд суларчж байгаа байхгүй. Тэрнээсээ бол юм болоо. За. Тэгэхээр хагалгааны дараа одоо энэ хараа ингээд энэ дайшлгүй байхгүй тийм ба. Харин хагалгааны дараа ч нөгөө дасгал хөдөлгөөн юм одоо сайн хийн шүү дээ хоёлаа. За яа. Одоо ингэн одоо таныг жоохон байж зүрхний эмч үзнэ. Тэгээд унтуулынхын эмч нь үзнэ. Тэгээ өнөөдөртөө хагалгаандаа бэлдээд маш өглөө орох юм шүү. За яа. Бид өдөөс хойш ороод ирээ. За юу тань дээр. За. Сумын хүүгийн хувьд бол өвдөгний өөрчлөлт бол нэлээд их явагдчихсан юм хүн байсан л да. Ер нь бол яг өвдөгний өөрчлөлтийг бол дөрвөн зэрэг тувааж үздэг юм л да. Тэгээд манай Монголд бол яг ингэ хараад байхад дандаа л одоо хамгийн сүүлийнхаа шатанд очичихсан. Тэрнээсээ бүр даваад ясны илэгдэл үүсчихсэн. Үений одоо хөдөлгөөний далаас буурсан. Одоо булчин шүмсний өөрчлөлт ихтэй болсон. Ийм үедээ л ер нь хөвчлэн хүмүүс ирэх юм л да. Зөвхөн Монгол гэлтгүй ер нь бол дэлхийд угаасаа хэлбэг байдаг зүйлэлд үений эмгэг гэдэг юм. Яагаад гэвэл үе гэдэг юм чинь мөнхийн одоо ачаалт байдаг. Тийм учраас байнгын ачаалттай юм чинь тодорхой зүйл илэгдэл гэж юм үүснэ. Тэгээд илэгдэл үүсхийн ирээр өвдөлт үүсэх эхэлдэг. Хүн хөөргөж оруулдгүй юм бэ. Утсал дуурайд утсаал ил гаргаж байгаа. Халуун самаа авалтгүй юм байна бас нэг цайныг аяга авсан болохгүй л орой өгүүлчихнэ. Бас нэг аяга. Сайн байна уу? За нэр нь юм дээ. Сумья хөө. За сумья хөө. Дагтын үзэхээс. За. Өнөөдөр зүг тайлах. Зүгээрээ. Шивдрүүлгал даралт юм уу гээ. Даралтын хэмээг авсан уу мартцсан уу? Лористо 100 гууд гэсэн.
Алтмал ууд юм уу та? Баян. Өнөөдөр өглөө уугаагүй юу? Ууцсан. Уусан тий. Тэгээ маргааш нэг өдөр дараачихаа уухыг авсангүй гараад ирсэн шүү дээ. Биттэй байна одоо. Одоо 160-тай байна. Бас их байна. Аргагүй өцөгдрөөс жаахан юу яатсан. Хүүс 80. За тэг. Роос 89. Миний чи бүр 70-120 хүртэл буусан байсан. Энэ игдсэн байна л дээ. 160 чи. Эмчт нь энэ дартыг нь хэлчихсэн шүү заа. Цөөнхөн оруулдгүй юм байна. Авалттай л байна. Маргааш өглөө 8:30 хэд хөв. За тэгээ даралтын юмсараараа хүмүүн 160-тай ихсэн байна. Явдал зэрэглэгөө сайхан л амархан л ороод ирдээ. Энэ твтгээ чи ойчор дугаар гэхгүй сайхан л байдаг юм байна. Хэвтгэхэд ойчор дугааргүй. Тэгээ хэвтгээр үүдэн дээрээ сүлээж яваад их л сайхан үйлчилдэг юм байна. Миний хувьд сэтгэл ханамжтай л байна. Хоолных нь 8-9 хуваа тий. Гадаа ингээд нэрэн байж байгаа. Тэгээ яадаг хоолоо оруулж ирээд өчтдөг юм. Ороод ирнэ. За. Энэ номер зүгчдэг юм шүү дээ. Хоолных номер хаваа. Номер идэлт хоолных номер хараа. Хүнтэй л зүгээр хөнгөө хэвтгэл юм бол яах вэ? Завцай. Зүгч. За өдрийн хаалт юм чинь. Баярлалаа. Нэг хоёр хамаа за. За. За баярлалаа. Гой ногооны зотон шилэрсэн байна нэгдүгээр хаална. Өгшөө хүний хамгийн дуртай хаал. Салаттай юм байна. Энэ одоо 2 доо. Ийм их зөндөө хаалгаддаг юм шүү дээ. Тэр нь тавьчих. Салаттай бай. Гой хоолгод юм байна өө. За батлаа. За түрүүн юм тусаац. Энд хаалгах зэрэг ирж байгаа юм байна. Дөрвөн жил Япон улсад амьдарсан, сурсан, боловсрсон яг. Дадлагчч эмч юмд одоо монголоор бол Шоккеншуй гэдэг юмд одоо амжилттай одоо тэнцээд шалгалтын нөгс тэнцээд 2 жил Япон улсын Акита мужид байдаг. Онжо Дайчи Бёин гэдэг нэртэй эмнэлэгт одоо 2 жилийн хугацаанд дагалдан эмч буюу одоо мэрш дэвшүүлэх сургалтанд сурсан. Тэндээ бол гол нь бол одоо үеийн эмслийн чиглэлээр илүү төлхөө суралцсан. Яг зөвхөн үеийн эмсэл гэхгүйгээр одоо 5 жил ажиллаад явах үед бол яг одоогийн шиг манаас эрүүл мэндийн салбар яг энэ бас ийм хөгжилтэй бол арай болоогүй байсан. Очиод бол одоо өөр нэг ширхэг одоо хөдөлгөөний утсан дээр хүртэл одоо гайх одоо ийм зүйл зөндөө гарч байсан. Тэгэхээр тэнд бол зөвхөн үеийн эмсэл гэлтгүүгээр ер нь бол асар их юм сурсан гэж боддог. ийм мэргэжлийн чиглэлээр ч гэсэн мөн одоо бас ажил хөдөлмөр хийх одоо бие дааж амьдрах гэдэг олон юмыг л одоо сурсан да. Тэр хүртэл бол Япон явах хүртэл ээж автгаа зүг гэдэг байсан нэг актер бас нэг ганцаараа ингэж бие дааж амьдрах байсан бас. Тэгээд тэнд очил одоо бас юм олон юм сурсан гэж боддгоо. За хоёулаа одоо ингэ магаш шаглаанд орох нь шүү дээ. За юу. За. Өнөөдөр бол одоо эмчнэртэй үзүүлсэн. Одоо унтуулгын чинь одоо орж иж үзнэ. За.
жижүүр юм чинь тэгээд янжмаа гэдэг юм ч байгаа. Тэр юм ч орж үзээд өглөө магаш хаалганд орох юм чинь бас дахиад өөр нөгөө унтуулгын юм чинь өөр юм ч байгаа бах. За тэгээд өнөөдөртөө бол та бол яг уу гэхлээр сайхан тайван амарч хонно. Хэрвээ нойр хүрэхгүй шүүгэл бол эртхэн хилээд бас хит орой юм уу бас болохгүй шүү дээ. Та нэг 10 гээд нойр хөрөхөр бол хилээд жижиг юмштай хилээд юу яагаа. За юу. Гайг бол тэгээд гайг бол өөрөөр унтчих сайн л. За юу. Мэрч би барахтай бол унтахгүй наатай байдیں۔ Ааха. Танд тэгэхээр бас хэцүү. Тэгэхээр зүгээр яг хүмүүс хаалганд орно гэж байгаа айд сандраад идэг. Болж өгвөл бол сайхан 50 унтаад хонохыг хичээхээр. За. Чи өөрөө хүсэж ясан болохоор харин их айж. Гайг. За юу. Наад өглөө уулзъя за. За. За баярлалаа. За сайхан мөрөө. Хэвтчээ сайхан байна. Дарлж явах ихсээд тэгээд эмчнэр үзээ сайн өглөө. Орхойрхон зөндөл олон үзлээ л дээ. Хичнээн ч өглөөнөөс 5 6 л үз. Сая явж яхан бууж явах шиг байна. Тэгээд одоо нэг жаахан амраад тэр орон дээр хөвцсөн чинь жаахан юу ягаад цонхон талдаа дээр юмгээ сая төсөөлөгч юм уу хүн орж ирээд ороод солиод энтлийнхаа орон дээр орцлаа тий. Зург таасаач чадахгүй байсан чи. Асаач гэсэн бас ганцаарх нь болохоор чи зургтгүй жаахан. Эртхэн шиг явах бол миний нойр ер нь муу тэгээд бас нойр жоохон муу байж магадгүй. Өнөөс нэг сайн унтаад амарчих бол тийм ээ. Унтахгүй л ороо эмчтэй хэлж байгаа юм уу гач гэсэн утанда. Миний нойр ч бас заримдаа хөрхөө байчдаг. Заримдаа гайгүй. Тэгээд яг ор дэр сайхан янзтай байсан чи одоо жаахан амрыг даа өглөө яхан чи миний хөвгтөд одоо баярлалаа явж амардаа өнөө өдөртэй. Тэгээд мараас сайхан уулзцгаая даа цамар гэдэг. Маргааш орох имээд орой нойр хөрөхгүй байж магадгүй гэдэг юм юм хүү зүгээр харж байгаад болохгүй орой жижүүр юмчны хилээ яачих юм уу? За хин жижүүр юмчин. За тэгвэл хилчээрэй төхөө. За эмийг авчих цаа. Эмийг. Тийм хин хонох хилээ. Тэгэхээр энэ хүн орой нойр хөрөхгүй хэнийг тэр гарах шүү зураараа. Нойр хөрөхгүй нэгэд жижүүр юмчтай хилээд нойрны юм уулгуулаарай. За юу. Эртхэн шиг байна уу? Ирцэн үү? За хоёр дахь хүлээж гараа одоо. Гарах. Тийм нурууны юм чинь хоёр дахь байгаа юм. Мишэлтэй стори. Бас их нэг оройтуулаад хэрэггүй шүү. За хэрэг нойр хөрхөргүүл тэлхий нөө. Мишэлтэй стори гэж. Энэ мишэлтэй. Маргааш орох юм уу да? За тэгээд доош гүз магаш хагалгааныхаа хүний зургийг харж хагалгааг нь төлөвлөн. Бас доор хоёр хүн ирсэн байгаа юм байна. Юундаа сатар буучаад байна. Лифт нуудах юм шиг. Энэ л өнөөдөр нэлийн завгүй өдөр байна да. Одоо сүр сууж байгаа. За одоо. За хоёр хүн байна гэсэн дээ очимгээ. Халууны сүлэгч бол ер нь бол их хүнд мэрэгжил
надын хувьд бол би тэгтээ анх нөгөө залуу байсан сургууль төгсөөд хаалгаан сувч болох уу гэхэд нь болъё гэж сонирхлоороо ч юм уу. Ер нь ямар байд юм бол гэд орчихсон. Тэгээд дараа нь ингээ хаалгаанд ороод яваад эхлэхэд ер нь нэг хаалгаанд 7-оос 8 цаг зогсно. Заримдаа 12 цаг шүнжэнгөө зогсох юм юу ажлууд их байдаг. Тэр үед л буруу мэрэгжил сонгосон юм болов арай л хүнд юм аа гэж бас боддог гэсэн. Өглөө шөнийн 03 цагаас эхлээд дараа өдрийнхөө шөнийн 03 цагт дуусах. Тэр их хугацаанд 40 хүмүүс ажиллаад шүнжэнгөө нойргүй 2 өдрийн нойргүй гэж ажиллаж байгаа нь л их хүнд санагдсан. Ер нь бол мис заслын хувьд бол баг бол хамгийн чухал. Жишээ нь хамтарч ажилласнаар бид нэр хүндээ илүү их үйлчлэг үзүүлнэ. Хүмүүсийн хаалгааны цагийг босгоно. Тэр хүндээ үйлчилж байгаа бидний үйлчлэгээ илүү хурдан болох хэвээр. Тэгэхээр хэн нэг нь юмаа хийхгүй ч юм уу тэрийгэ боли ингээ гэх юм бол бүх юм маань бүгд хоошоо татагддаг байгаа. Жишээ нь хаалгаа 2 цаг үргэлжлэх байсан бол одоо нэг нь ажиллаа хийхгүйгээс болж тэр дахиад хоошоо 30-40 минут бол ингээд сунжрах байдалтай байдаг. Тийм болохоос багаараа л бүх яг дорны ажлаа хийж дуусгах. Баг болно гэж бодлоо. За чамчаар ахаа нөө. За дрэмээ. За энэ. Я манай ахын сайхан таасноо. Шүнэн хонсноо. За манай хата хаалгаандаа болох шүү дээ. За тайван. Сайхан ороод гараад ирээ. За портал сууч. Бүх хувцас таасан юм ээ. За хэм шүд. Атгоо. Авахгүй юу? Хүлээж авдаг үдэж өгдөг нэг газар байдаг да. Энэ манай Төв аймгийн ихний хүмүүсээ үдэж өгтөж авдаг одон төтлөг. Тэснийхөө дараагаар бол би 2005 оноос Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдчлийн эмч гэсэн орон тондроод анх очиж ажил хөдөлмөрийн гарааг эхэлж байлаа. Түмэн наст Монгол Улсын гаяа эмч түмэн наст за хөдөлмөрийн медальтай одоо амар төвшин гээд хоёр эмчийнхээ одоо гар дээр очиж анхныхаа одоо мэдчлийн үсгээ заалгаж анхныхаа одоо ажлынхаа гарааг эхэлж байсан. Тэгээд энэ хоёрын доороос хоёулаас талархаж явдаг. Энэ хоёрынхоо одоо заасан санаасан замаар одоо өдөө хүртэл явж байгаа гэж боддгоо. Ажиллаж ирсэн эмнэлэг дээр ирлээ. Тэгээ Төв аймгийн нэгдсэн эмнэлэг. За хэдүүлээ шаарч. Одоо хуучин бол энэ нэг давхан захиргаа байсан. Одоо болохоор нэмэгтэйчүүдийн их барихын төрхийн тасаг болчиход байгаа юм лээ. За энэ цуг ажиллаж ирсэн мөөний гэдэг хүн явж байна да. За сайн байна та. Ажиллана та. Их юм дэс. Хад нэг ой хангамжид ороогүй юм. Орсон шүү дээ. Энд ажилтай. Зөв. Маргааш хийж өг. Маань бас ажилтай. За одоо энэ хүлээ авах нь байна. За энэ фургон гэдэг машинд одоо энэ
Энд чи 3 жил ажиллаж байхдаа алсын дуудлаганд юм. Түвэн юм чи 27 сумтай. Тэгээ 27 суманд бас эмнэлгийн тусламж үзүүлнэ. 100 болон тэр 100 болоод наадам ихсчихээр наадам эхлэхээс алсын дуудлага ихсдэг. Энэ машинтай бас 27 сумаар нэлээд явсан. Нэг удаа бүр 72 цаг дараад нь дуудлаганд хүртэл явж байсан. Тэгээд залуу байх нэг ядарсан мадрахгүй тэгэл машинтаа унтаал явцдаг. Тийм байлаа. Алсын дуудлаганд явах их дуртай байлаа. Нэг настай эмчтэй одоос загнуулж байсан ч удаатай. Алсын дуудлага идэггүй байхдаа нэг явчихсан гэж хэлээд загнуулж байсан. Яасан гэсэн. Дуудлага гэдэг чинь цаана нэг хүний ам байдаг юм аа чи. Ийм юмар тоглоом хийж ярьж болдгоо гэж тухайд бас загнуулж байлаа. За энэ маань одоо анх 2005 онд аймгийн эмнэлэгт ирээд мэслийн эмчээр ажиллахаа эхэлж ирсэн. Өрөө маань байна. Одоо дурсамжтай сайхан байна. Анх ажилд байхдаа энэ өрөө маань 3 ширээтэй нэг буудантай дивантай л хэдүүлээ сууж ээлжлэл ширээн дээр суугаад ингээл ажиллаа хийдэг байлаа. Тэгээ одоо бол яг энэ өрөө маань тасгийн хэрэглэгчийн өрөө болоод арай өөрчлөгдөж байгаа юм байна. Тийм одоо энд л анх ажлын өндөрлөгийг хэлж ирсэн юм байна да. Яг анх бол энэ өрөө чинь үлзий өрших бяхан зарагчаа гэдэг би тэгээ дээр нэмээд манай Жамбаа эмч гээд эмэгтэйчүүдийн эмч давхар онтуулга эмч хийдэг бид дөрөв маань цуг нэг өрөөнд суудаг байлаа. За одоо энэ өрөө яг ихэнх дандаа шин ширээ сандал байна л да. Гэхдээ энэ буудан бол одоо манай төв нас эмчи бидний ажил ирэхэд л одоо байсан буудан да энэ. Сторсомжтой би сая орж ирээс ярьж л энэ төмийн эмчи буудан байгаа юм байна шүү дээ. Анхны хагалгаа маань бол одоо Төв аймагт очиод удааг байсан юм да. Одоо Төв наст гавьяат эмчигээ дагж агаад Төв наст эмч амраж яваад одоо бидэд яг нөгөө нэгсэндээ арийнхаа албыг хашаад үлдчихсэн. Тухайд ангаах төгсөөдөөс удаагүй байсан. Нэгээд анхны алга мухар олгоо хагалгаа байсан л да. Тэгээд эмчлэгээс орж дарахтаа ороод ингээд мухар олгоо өрсөлдөөх хүн ирлээ одоо ингээд хот руу яваад явах уу гэсэн чинь үгүй юу гэж та нар чинь мэслийн эмч одоо та нар өөрснөө хийгээд. Манай курс ангийн одоо үлзий өршөвтэй цуг очиж байна. Үлзий өршөвтэйгээ цуг ангийнхаа хүүхдээ зөв хоёулаа анх хагалганд ороод анхныхаа мухруулаа авч ирсэн. Хамгийн анхад хагалгаа хийжсэн өрөө маань байна. Намайг ажиллаж явах үед бол гол одоо хагалгаа явуулдаг өрөө маань энэ байлаа. Одоо бол дурангийн мэслийн өрөө болсон байгаа юм байна. Бас дурсамжтай сайхан байна. Одоо хамгийн анхныхаа мэс цэцлийг энэ өрөөнд хийжсэн байна да. Тэрнээс хойш 17 жил болсон байна. Би ч одоо 2008 онд хот руу шилжиж явсан. Яг 14 жилийн дараа энэ өрөөнд орж ирж байгаа болохоор бас сэтгэл догдолж шүү бас сайхан байна. Яагаад ч юм бол энэ хүнд бол юу яг хэцүү үе бас их байна. Одоо өмжилжээс өвчтөн яах чаргагүй дийлэхгүй одоо ингээд амнасыг авч чадахгүй байх тохиолдол бас байна. Тэрний хажуугаар одоо ингээд идэгчээ дараа нь бүр зорж ирээд баярлаа гэд хэлээд явж байхад бол бас мэрэгч дээрээ бахархах одоо тийм сэтгэл төрдөг. Ийм одоо бас сайхан сайхан ч мэрэгжил одоо сайнтай муутай одоо ийм л одоо мэрэгжилтэй одоо манай эмч үе одоо бидний одоо мэцлийн эмчний хувьд л одоо
сайхан гүнзгий амсгаад өөрийгөө сайхан тайвшруулаарай. За битээ сандаа байгаараа гараа дотгошоо гэж хэлж. Хамбарт айгаагүй. За ихсэн. Тун мохоо логоо.